бүхэнд өдрийн мэндийг хүргье. За Монгол улс өнгөрсөн жил Казахстан улстай нийгэм хамгааллын чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. За одоо Австрали улстай нийгэм хамгааллын хэлэлцээр байгуулахаар хоёрхан баталгаар оруулж ирсэн байна. Энэ бол их сашаалтай хэрэг. Австри. За Монгол улс бол Оросын холбооны улстай бүгд найрамдах одоо Солонгос улстай гэрээ байгуулахыг шаардлагатай байна. Яагаад тэгэхээр Оросын холбооны улстай одоо нийгэм хамгааллын талаар хэлэлцээр нь 1981 онд байгуулсан байна. Одоо энэ хэлэлцээрээр цааш нь явна гэдэг чинь бас шаардлага хангахгүй л дээ. За бүгд найрамд Солонгос улстай манай нэг сумын дайта иргэд амьдарч байна 50,000 хүн. 2006 онд байгуулагдсан байна хэлэлцээр нь. Энэ хэлэлцээрүүдийг шинжилэн байгуулах одоо хизээ байгуулах юм бэ? Энэ тал дээр мэдээлэл авъя. За, Чангабел гишүүний асуултанд хариулъя. Сайд Авбекер. Манай Монгол улсын хувьд маш олон иргэд дэлхийн одоо маш олон улсад очиж ажиллаж байгаа. За нийгэм хамгааллын хэлэлцээр бол маш чухал. Ер нь бол яг нийгэм даатгалын шимтгэлийг одоо зарим улс төрчид маань одоо татвар гэж ярьдаг. Энэ бол огт татвар биш. Тийм учраас одоо бодлогын яамны хувьд бол эдгээр одоо улсуудтай бид нар хэлэлцээрээ байгуулад тэдгээр иргэдийн нийгмийн баталгааг хангаж явах маш чухал юм байна. Хөдөлмөрийн чадвар буурах, өндөр наснд гарах үед энэ чинь ганц л одоо тухайн хүний амьдралын баталгаа болж байгаа учраас гадаад улсад одоо саяны хэлэлцээр хийсэн улсууд дээр одоо нийгэм даатгалын шимтгэлийн харилцан одоо төлсөн хүлээн зөвшөөрөх гэх зэрэг ажлуудыг бид нар одоо гэр бүл хөдөлмөрийн нийгэм хамгааллын яамнаас тасралтгүй явуулж байгаа. За таны асуусан асуултанд бид нар зарим улсуудтай бид нар эргээд хэлэлцээрүүдэд шинжилгээний цаг үетэйгээ нийцүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Одоо хамгийн сүүлд Казахстан улстай бид нар хэлэлцээрээ байгуулсан, маш амжилттай болсон. Одоо манай улсын хурал сойрхон батлангууд Казахстан улс нэг сарын дотор одоо баталцж байгаа хэрэгэд өөрсдөө парламент дээр. Тийм учраас бид нар зарим улсуудын хэлэлцээр бол хуучирсан үнэн. Бид нар Оросын холбооны улс зэрэг улсуудтай бид нар хэлэлцээр шинжилэн батлах тухай ажлууд явж байгаа. Зарим асуултанд манай ажлын хэсгээс нэмж хариулах хүмүүс байна уу? За 5 номер. За 5 номер. Улсын хурлын гишүүний асуултанд хариулъя. Мөнх зүйл гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамны төрийн нэрийн бичгийн дарга. За Оросын холбооны улстай байгуулсан 1981 оны хэлэлцээр нийгмийн даатгал, мөн тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэндийн үйлчилгээг хамарсан өргөн үрийн хэлэлцээр байсан. За уг хэлэлцээрийг шинжилэн батлах асуудлаар Оросын холбооны улстай 5 удаагийн хэлэлцээрийг 2018 оноос хойш хийж байна. За ингээд Монголын талаас бол бүх хэлэлцээрийн төсөл эцлээ засгийн газрын гишүүдээс санал авч дууссан. Оросын холбооны улсаас хэлэлцээрийн талыг эцлэн процесс дуусгахаар мөн аюулгүй байдлын бодлогын байнгын ороонд өргөн барих боломж бүрднэ. Тэгэхээр бид нар бол энэ жилдээ багтааж оруулж ирэх юм зорилго тавин ажиллаж байна. За. Гамбат болсон уу? За гамбат гишүүний асуулт асууя. Саяны миний асуусан хоёр улстай хизээ байгуулах юм бэ? Одоо олон одоо иргэдийн одоо юу нийгмийн одоо баталгаа нь алдагдаж байна шүү дээ. Бид нарт байнга одоо хүсэлт ирдэг. Тэгэхээр яамны зүгээс энийг бол эрчимтэй явуулах шаардлагатай байна. Ялангуяа энэ хоёр улстай. Сая би хэллээ шүү дээ. Бүгд найрамд Солонгос улсууд 50,000 хүн амьдарч байна. Оросын холбооны улс тухайн үед хоёр талтаас ч гэсэн мэргэжилтэнгүүд ажиллаж байсан. Тэр улсуудын одоо нийгмийн баталгаа нь хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр одоо тодорхой хугацаа хэлэх боломж байна уу? За 5 номер мөнхцөл дарга асуултанд хариулъя. Тийм. Оросын холбооны улстай байгуулсан 1981 оны хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. За энэ хүрээндээ Оросын холбооны улсын иргэд Монгол улсаас нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж тогтоолгон авч байгаа. За мөн нийгмийн халамжаас тэтгэвэр тэтгэмж тогтоолгон аваад хэлэлцээрийн үндсэн хэсэг маань хэвийн одоо хоёр орны талдаа мөрдөгдөж байгаа. За нөгөөтэйгүр сая засгийн газрын тогтоол дээр бид нар бас нэмэлт өөрчлөлт оруулж Оросын холбооны улсын
Монгол улсад цагаачлан суусан иргэдийн хувьд хүүхдийн мөнгөнд тэтгэмжийг авах тэр боломж нь бас мөн хангагдан хилцээрийнхаа хүрээнд ингээд шийдэгдээд явж байгаа. Зөвхөн хилцээрээр шинжлэх ийм зайлшгүй шаардлага үүссэн. За Монголын талаас процесс дууссан, Оросын холбооны талаас одоо дотооддоо хилцээрийн төслийг эцэслээ гэдэг албан мэдээ манад ирүүлэх үед бид нар засгийн газраас өргөн байдг мэдүүлэхийн бүрэн боломж бүрднэ. Тэгэхээр 26 ондоо энэ асуудлыг одоо шийдвэрлэх зорилт тавьж байгаа. Бүгд найрамдах Солонгос За микроны нэмж өгье. 5 номер. Бүгд найрамдах Солонгос улсдаа 2006 онд нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хилцээр байгуулад хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Ингэснээрээ бүгд найрамдах Солонгос улсад тэтгэврийн болон бусад даатгал төссөн шимтгэлээ Монгол иргэд Солонгос улсаас гарч явахдаа буцаан авах энэ харилцаа үйлчилж байгаа. Харин энэ одоо харилцааг хилцээрээр шинжилэн батлуулах саналыг бол Солонгосын талаас тавьж байгаа. Одоо бол хилцээр хүчин төгөлдөр үйлчлээд ингээ хоёр талд шимтгэл зэрэг төлөхгүй нөхцөлтөөр ингээд хилцээрийн хүчин төгөлдөр үйлчлээд явж байгаа.